Сайн байцгаана уу Soul Sister-тэй давтай морил Нора байна. За өнөөдөр нэгэн маш чухал сонирхолтой сэдвийн тухай ярих гэж байгаа нь болохоор сүүдрийн ажил буюу энийг өөрөөр сүнслэг байдалд shadow work гэж нэрлэдэг. За үүнийг яагаад ярих заавал шаардлагатай юм бэ гэхээр бид нар ингээд сүүдрийн талаа таньж мэдснээрээ өөрийнхөө бүрэн хүч чадлыг ухамсарлаж ойлгоход их ач тустай. Мөн энэ сүүдрийн ажлыг хийснээр жинхэнэ тэр амар амгаланг олох боломжтой. За сүүдрийн ажил гэж хэлэхээр чөтгөр юм шиг зарим хүмүүс тэгж ойлгодог. Сүүдэр гэдэг нь бол заавал муу зүйл байдаггүй. Энэ бол өөрийн дотоод сүүдэртэйгээ нүүр тулж тэр сүүдэрт байдаг те ил ухамсарт харагддаггүй зүйлийг таньж мэдэх, эдгэх үйл явцыг хэлж байгаа. Тэгэхээр сүүдрийн ажил shadow work гэдгээс бол эмээх зүйл ерөөсөй байхгүй. Эхлээд сүүдэр гэж юу вэ гэдгийг одоо сэтгэл зүйн талаас нь ярив. Карл Юнг гэдэг сэтгэл судлаач анх энэ нэр томьёог гаргаж ирсэн байдаг юм байна. За тэгээд энэ хүн маань болохоор юу гэж хэлсэн бэ гэхээр хүн өөрөөсөө татгалцсан тий хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй ухамсарын доорх зан чанарууд юм аа гэж хэлдэг. За жишээлбэл нэгэн нилээ мэдрэмжтэй мэдрэмтгий хүү байлаа гэж бодъё. Тэр хүү уйллаа гэхэд эцэг их нь одоо эрэгтэй хүүхэд ээж битгий уйлаад бай, эмэгтэй хүн шиг тэ битгий гоншигноод хэлдэг штэ. Тэгэхээр энэ юу болж байна гэхээр тэр хүүхэд энэ үгийг сонсноороо бүр хар багаасаа өөрийн тэр эмзэг мэдрэмтгий талыг нууж дарагдуулж эхэлдэг юм байна. Тэгснээрээ Карл Юнгийн хэлснээр хүнд өөрт нь сүүдэр гэж үүсдэгэ гэж хэлж байгаа. Тэр хүн одоо багтаа уйлж байна гэдэг чинь угаасаа л эмзэг мэдрэмтгий илүү өндөр мэдрэмжтэй empathy тэ хүнийг ойлгох чадвартай хүн гэж ойлгож байна тэ. Тэгэнгүүт тэр байглаас өгөгдсөн зан чанар чадвараа багасаа ингээд дараад нуугаад сурж байна гэсэн үг. Тэр тал руу эргэн тойрны эцэг их хүмүүс нь програмчлаад өгчөж байгаа гэсэн үг. Сэтгэл судлалын түвшинд бол ингэж товчхондоо иймэрхүү байдлаар үзэж байгаа. Харин манай Soul Sister дээр болохоор бүгдийг нь гүн рүү н сүнслэг талаас нь ярьдаг. Тэгэхээр сүнслэг түвшинд сүүдэр гэдэг нь бид өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн. Таны өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрдөггүй гэсэн. Мөн таны өөрөө ч мэдэхгүй айдас гомдол, одоо мартцсан айдас гомдол гэсэн үг. Мөн дарсан авьяас хүч чадал хүртэл ордог. Тэгэхээр энд заавал муу мухай тийм айдас гомдол траума ордгоо гэсэн үг. Бид нэр тэр сүүдрийн талаа таньж мэдэхгүй байснараа өөрийн зарим нэг авьяас мундаг хүч чадлыг хүртэл байнгын дарагдуулж идэг. Яг л одоо сар ганцхан талаа л дэлхий рүү харуулаад байдаг те сүүдэртэй талыг бид нэр хизээж харж байгаагүй. Үүн шиг сүнслэг төвшөндөө сүүдэр гэдэг бол зөвхөн хүний бодолд байдаггүй, бас зөвхөн багын трауматай холбоотой байдаггүй. Тэр сүүдэр хаана оршдог вэ гэхээр бидний энергийн биед буюу чакра бүр дээр оршиж байдаг. За жишээлбэл түрүүн ярьсан тэр мэдрэмтгий хүү байлаа. Түүнийг эцэг ихэнтэй битгий уйлаад бай, битгий гомдлоод бай гэж сургачлаа. Тэгэхэд яг сүнслэг талаасаа тэр хүүд ямар процесс өрнөж байгаа вэ гэхээр зүрхний чакрага багаасаа хаагаа сурчдаг. Тэгэнгүүт тэр хүүд багтаа бол яг уйлалтаар илэрж исэн ирээдүйд хамгийн сайхан зан чанар болох хүнийг ойлгож, хүнийг хайрлаж, өөрийгөө хайрлаж чаддаг тэр зан чанар нь дарагдчихжээ. Зүрхэн хүрт хаалттай болж байна. Тэгэхээр л одоо нөгөө ирээдүйн хосын харилцаанд азгүйдэх бүтлгүйдэх ч юм уу өөрийгөө хайрлах чадаагүйгээсээ болоод бүрэн дүр амьдралаар амьдарч чадахгүй байх. Иймэрхүү зүйлс ордог. За мөн сүнслэг төвшөндөө энэ бол зөвхөн багын траума болоод чакран дээр суйрлахаасаа гадна өмнөх амьдралын трауманууд орж болдог. За энийг одоо жишээтэй хэлвэл сайн ойлгодно. Өнөөдөр өөрийгөө мэдрэмжгүй, ичимхий, зориггүй гэж тодорхойлж байгаа хүн байвал жишээлбэл өмнөх амьдралдаа өөрийгөө илэрхийлж хүчтэй, галт цогтой, гялалзаж явснаасаа болоод хилмигдүүлсэн хүн байж болно те. Хий нэгэн эрх мэдлэлтний хараан төртөд одоо хилмигдүүлэлтэн төрсэн бол энэ насны траума болоод энэ насандаа сүнс нь нөгөө blueprint гэж бид нэр ярьж байгаа сүнс нь энэ насандаа ийм даруй төлөв байхаар загварчлагдаж төрсөн гэсэн үг. Тэгэхээр бид нэр даруй төлөв юм шиг хэрнээ дотроо зориггүй байгаа тэр зан чанарыг ялан дийлж бүхий л хүчээрээ гэрэлтэж хүчрхэг байж чадсанараа энэ насны одоо карма дуусах ч юм уу те сүнсний сурах ёстой хичээл нь дуусаад зорилго нь биелэх илүү дээд түвшинд хүрэх байдаг. За ингээд ярихаар мэдээж манай сонсогч нар маань за тэгвэл өнгөрсөн амьдралынхаа тэр траума те энэ насны одоо сүнснийхэн загварчлал бүтцийг яаж ойлгох юм бэ гэж гайхаж байгаа бах. Олон удаагийн бясалгал хийх, мөн зүүд нойроор ингэж илрэхтэй. Тиймэрхүү байдлаар бол эднэрийг ингэж мэдэж болдог. Одоо өнөөдрийн энэ
амьдралдаа таныг ямар зан чанар бүрдүүлээд байна. Өөрийгөө л маш их сайн судлах хэрэгтэй. Түүнээс л өнгөрсөн амьдралдаа одоо ямар травматай байж болох вэ? Яг кино үзэж байгаа юм шиг те бид нар за өмнөх насандаа одоо шатаагдаад эсвэл хилмигдүүлээд ингээд өгцөн болохоор ингээд байгаа минь тэгж заавал мэдэх хэрэггүй. Зүгээр тэр травмаг одоо тэгж мэдэхгүйгээр энэ насандаа би ийм зан чанартай байна. Магадгүй би энийгээ давж туулах хэрэгтэй гэд энэ бол хүний яг зүрхнээс гардаг юм дуудлага байдаг. Тэгэхээр тэр зүрхний дуу хоолой зүрхнээс гарч байгаа тэр зүйлсийг хийх хэрэгтэй. Сүнслэг талаасаа бол сүүдэр гэдгийг ингэж ойлгож болно. Тэгэхээр нэгдүгээрт одоо сүүдэр зөвхөн энэ амьдралаас бус өнгөрсөн амьдралаас ч ирж болно. За хоёрдугаарт мэдээж хүүхэд насандаа бид нар одоо өөрийнхөө ямар нэгэн талыг нуун дарагдуулснараа зүрхэн чакра ч юм уу, мэлмийн хүрд, мэлмийн чакра, дуу хоолой хүрдээ ингээ хааснараа тэр бидний ил ухамсарт харагдаж бодол санаанд мэдрэгддэггүй сүүдрийн тал руугаа орчдгоо гэсэн. Тэгэхээр сүүдрийн тал гэдэг нь та өөрийн таньж мэдэхгүй тэр хэсэгтэйгээ таньж мэдэхийн төлөө ажиллана. Тэгээд үүнийг shadow work, сүүдрийн ажил гэж нэрлэдэг. Ингэж мэдснээрээ гол нь бид нар өнөөдөр буруу бодол, буруу мэдрэмжийг төрүүлээд байгаа итгэл үнэмшлийг олж нээж илрүүлж түүнийг засахаасаа гадна өөрт нуугдмал байдаг заяасан төрлөхөөс байглаасаа заяасан байсан тэр гайхалтай авьяас чадваруудаа олох. За энэ shadow work-ийг хийснээрээ жишээлбэл би одоо энэ өмнө нь бол дандаа л ингээд мөнгөний төлөө хүсээгүй ажлуудаа хийж явдаг гэсэн бол одоо энэ удаа л өөрийнхөө туртай ажлыг олж чадсан байдаг. Гэтэл яг энэ сүүдрийн ажлаа хийх явцдаа яг үнэндээ яг энэ сүнслэг байдалтай энэ тал руу миний амьдрал намайг багаас минь тэр тохиолдож исэн бүх зүйлс хөтэлдэг байсан юм байна. Миний оюутан байхдаа сонгосон мэрэгжил жишээ хэлэхэд гадаа ингээд зөндөө их ном зардаг байсан штэ хүмүүс. Тэр дундаас аав намайг эндээс ямар номыг сонгох вэ гэхээр би нэг Буддагийн зурагтай үлгэрийн номыг сонгоод авсан байхгүй юу. Тэгэхэд би дөнгөж уншиж сурсан буюу нэг 6-7 настай л байсан баг. Тэгээд би тэр номоо авчаад уншаад үзсэн чинь хамгийн төгсгөлд нь бурхан багшийн төгс гэгэрсэн тэр өдөр нь одоо тэр өдөр байжээ гэд хэлсэн байсан. Яг ингээд он сар өдөртөө бичсэн байсан. Тэгсэн чи яг миний төрсөн өдөртөө тэр нь давхцаад тэгээ надад маш их юм гүн сэтгэгдэл төрүүлж исэн. За түүнээс болоод би баг ингээл бүр багаасаа л юм сүнслэг байдал татагдах болсон. Нэгдүгээрт одоо миний higher self намайг чиглүүлж тэр номыг сонгуулсан байгаа. Тэгээ тэр өдрийг бүр багаас минь харуулсан байгаа тий. Тэгээд одоо ингээд миний хийж байгаа энэ бүх үйл явцтай миний 10 жилдээ дуртай байсан зүйлс дараа нь оюутан болоод сонгосон ажил мэрэгжил тий хийл сурсан шалтгаан гэх мэт ингээд бүх зүйл яг одоо ингээд холбогдоод анзаараагүй байх тэр үед амьдрал бидний өмнө яг утга учраа олж ингээд бүрэн тайлэгддэг. Тэгэхээр энэ сүүдрийн ажил гэдгийг бол би хийснээрээ бол яг өөрийнхөө бодит жишээн дээр иймэрхүү зүйлийг мэдэрч ийла. За тэгэхээр энэ сүүдэр гэдэг нь одоо хүний амьдралд яг яаж нөлөөлдгийг тухай тодорхой ярьцгаая. Сүүдэр бол дотоод энерги ухамсарын бас харанхуй хэсгийг гэсэн үг. Тэгэхээр энэ бол даалт ухамсарт орж идэг харанхуй хэсэг. Ил ухамсараараа ингээд шууд бодоод олцдог зүйл байдаггүй. Хэрвээ та сүүдрээ анзаарахгүй бол бодит амьдрал дээр давтагддаг хүнд нөхцөл байдлууд үүснэ. Мөн сэтгэл хөдлөлд автсан шийдвэр их гаргадаг. Дараа нь ингээд тэр шийдвэрээ гаргасны дараа би яагаад ингэсэн болоо гэж бүр ингэж гайхах тохиолдол байдаг. Мөн өөрийгөө үнэлдэггүй, үнэн дүрээ нуусан амьдралаар амьдардаг. За энэ сүүдрийн ажлыг хийж сүүдрийн талаа харахгүй бол хүн өөрийнхөө үн цэнийг ерөөсөө ойлгодгоо. За үн цэнтэй бай. Чи үн цэнтэй байл та гэд ингээд ярахаар айгу өнгөц ахгүй юу? Яаж үн цэнтэй байдیں۔ Би өмнө нь бол бүр энэ ойлголтыг ойлгохгүй байсан. Өөрийгөө хайрл, үн цэнтэй бай. Яаж өөрийгөө хайрлтыг? Яаж үн цэнтэй байдیں۔ Яг үнэхээр мэдэхгүй байгаа байхгүй юу? Би өөрийгөө яаж үнэлэх юм ингээд мэдэхгүй. Тэгэхээр энэ сүүдрийн ажлыг хийснээрээ яг бодтойгоор бид нар энийг хийснээрээ өөрийгөө ямархуу үн цэнтэй яасан асар өндөр үн цэнтэй хүн юм бэ гэдгээ ойлгодог. Ямар их зүйлийг туулж би өнөөдөр энд хүн болж төрсөн юм бэ гэдгээ ойлгодог. Тэгэхээр энэ одоо хүн өөрийнхөө үн цэнийг ойлгочно гэдэг чинь өөрийгөө хайрлна. Мөн дээрэс нь бусдад үнэлэгдэж бусад хүмүүс тэр хүнийг хайрлана гэсэн үг. За та хайзаа нэгэн цагт ингэж бодож байсан уу? Надад бүгдийг нь өгсөн хүн шүү дээ. Гэхдээ би түүнийг нэг л үзий яддаг. Гэт хин нэг та ингэж
үзий яддаг уу? Уул нь танд ямар ч муу юм хийгээгүй. Гэхдээ тэр нэг үзий ядаад идэх хүн байдаг те. Ийм зөрчил байдаг. Яг яагаад гэдгийг наана ил ухамсараараа мэддэггүй бол энэ бол сүудрийн илэрл. Эсвэл за нэг сайхан зантай хүн гинэт дэлбэрчлээ ууралдсан штэ. Энэ бол одоо таны сүудэрчин орж ирээд таныг эзэмдчих байна. Тухайн үед таны даалт ухамсар ажил хийчихэж байна гэсэн. Ил ухамсарч юуг бас нэг ч ойлгоогүй. Тэгэхээр энэ өөрийгөө таньж мэдэхгүй сүудрийн тал ихсэх тусам хүмүүс муу муухай зүйл рүү уруу татагтах нь их. Ижил-ижлээ тасдаг штеп. Муу муухай зүйл гэдэг чинь доогуур тавтамж дэлгөөнтэй хар гэрэлгүй зүйлс гэсэн үг. Тэгэхээр сүудэр гэдэг чинь ч гэсэн гэрэл тусдаггүй хэсэг. Тэгэхээр тэр муу зүйл рүү уруу татагдаж одоо тэр муу зүйл рүү явах нь маш амархан. Хэрвээ сүудэр багасах тусам те бидний сүнсэнд одоо гэрэл нэмэгдэж бид нар гэрэл гэгээр рүү явж ивэ. Гэгээр рүү одоо ойрцож байна л гэж ойлгох хэрэгтэй. За тэгвэл дөрөвдүгээр хэсэг шүү дээ. Одоо энэ сүудрийн ажлыг хэрхэн эхлүүлж, сүудрээ хэрхэн таних вэ тухай яриа. За гадагшаа чиглэсэн шүүмжлэлийг анзаарах хэрэгтэй. Бусдыг бид нар өөрөө мэдлгүй шүүмжилдэг. Тэр чанар танд яг байгаа гэсэн үг. Жишээлбэл би энэ дээр яг ээж дээрээ жишээлээ. Одоо жишээлбэл манай ээж юм жоохон хурдан төргөн хөдөлгөөнтэй хүн байхгүй юу? Тэгэнгүүт би яг ингээл яа намайг яаруулаад ах юм ямар амар дарамтлалтай юм бэ намайг битээ яаруулаад та ямар амар хурдан юм бэ энэ төр гэж яг дургу ер нь юм яарсан хүмүүстэй дургу байдаг байхгүй юу? Тэгэхээр яг үнэндээ би өөрөө маш яаруу сандруу ингээд твддэг хүн байдаг байхгүй юу? Тэгэхээр яг л бусдыг юуг шүүмжлээд байна тэр зан чанар яг танд байгаа. За тэгээд амар амгалан хүн бол огт хүнийг ингээд шүүмжлэхээ болчдөг. Тэгэхээр л тэр хүний сүудэр нь багасж гин гэсэн. За хоёрдугаар сэтгэлийн триггерүүд гэж байдаг. Одоо нөгөө сэрэлтийг өдөөдөг триггерүүд гэж байдаг гэж хэлсэн шиг таны сүудрийг гаргаж ирдэг триггерүүд өдөөдөг тэр зүйлс байдаг. Гинэт хүний уур дүрс хитлээ оргилдэг те бүр ингээл доороос нэг юм халуун юм нүүрлөө ингээд төөнөд эхэлдэг. За тэр зүйлсийг анзаарах хэрэгтэй. Жишээ нь найз залуутай өөр эмэгтэйтэй ярих ч юм уу те тэр үед ингээл нэг гинт хатаархал төрөөл ингээл халууш дүүгээл эхэлж гинөө. Энэ бол таны сүудэр. Энэ сүудрийн цан юу байгааг мэдэх хэрэгтэй. Хайртай хүнээ алдхаас яагаад байгаа юм уу? Өөрийгөө үн цэнгүүд тооцоод байгаа болохоор алдчихна гэж бодоод байгаа юм уу? Үүнийг тодорхойлоод бичээд ойлгоод авах хэрэгтэй. За 3 дугаарт нь болохоор мэдээж дахиад байнгын давтагддаг үйл явдал. Нэг ижил асуудал дахин гараад нэг ижил асуудал дахин ороод байвал би үүн дээр алдаад байна. Яагаад дахиад л тойргороо тойроод энд хүрээд ирвэ гэл өөрөөсөө асуух хэрэгтэй. Тэр зүйл яагаад давтагдаад байгаа юм гэхээр ил ухамсар биш даалт ухамсар буюу сүудэрт гинт автаал гэрэлтэй гэгээтэй ингээд яг тодорхой crystal clear гэж ярьдаг те тодорхой харж чадахгүй тодорхой шийдвэр гаргаж чадахгүй сүудэрт ханахуут байгаа юм шиг болоод эхлээл дахиад нөгөө давтагдаад идэг нөхцөл байдал орчиж байна гэсэн үг. За дөрөвдүгээрт болохоор бид нар өөртөө ажиллахын тулд тунгаан бодох бичих хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр өөрөөсөө асуулт асууна. За би өөрийн юунд дургу вэ? Би юу шүүмжилдэг вэ? Би юунаас айдаг вэ? Гэх мэтчлэн. За эдгээр асуултыг бол Instagram-ийн Soulsys дээр 11:11 хуудсандаа өөрөөсөө асууж болох те сүудрийн ажлуудаа хийх үедээ юу хийж болох вэ тухай ингээ постоор оруулчихна. Манайхаа Instagram-аа дагаад Instagram-тай хамт байгаарай. За мөн дээрэс нь бусад бүх хүрд маш чухалч гэсэн зүрхүү хүрдийг яагаад чухал юм бэ гэхээр бидний ихтлгийтэй холбогч доод 3 хүрд болоод одоо сансар сүнслэг байдлыг хариуцагч дээд 3 хүрдийн яг дундлын гүүр хүрд байдаг. Тэгэхээр бид нар нэг л хүн биеийг олоод төржээ те бид нар чинь нэг төрлийн амьтан сүнслэг амьтан шүү дээ. Амьтан юм чинь мэдээж аратангийн зан чанарууд байгаа. Хоолой хүнээс харамлах, ата архал, чөтөөрхөл те үүнийг муу гэж бодохгүйгээр л таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ зүрхэн хүрд бол энэ дээд доод хоёрыг холбогч гүүр хүрд нээлттэй байснараа бидний тэр аратангийн зүн бие биенийгээ барьж идэх ч юм уу те тэр зүн савин багасаж илүү нөгөө бурханлаг, тэнгэрлэг, сүнслэг тэр зүн савин ихснэ гэсэн үг. Тэгэхээр энэ зүрхэн хүрд хаалттай байхаараа л энэ аратанлаг одоо хар тал гээд нэрлэлчий. За мөн цагаан тал буюу энэ сүнслэг тал хоёрын баланс алдагдаад эхэлдэг. Тэгэхээр зүрхэн хүрдийг нээхийн тулд бяцлаглалын үеэр зүрхэн дээрээ төвлөрөх. Залбирж байгаа юм шиг гараа ингээ урдаа зүрхэн дээрээ авах. За мөн дээрээс нь миний зүрхэн хүрд нээлттэй би өөрийгөө хайрладаг, бусдыг хайрлахад бэлэн байна. Би гаднаас ирж байгаа хайрын энергийг хүлээж авахд бэлэн байна гэсэн
тодорхой нэгэн одоо батламж өгнүүдийг зүрхүү хүрдэндээ зориулж хилж явах хэрэгтэй. Хүн дээрэс нь йогийн одоо байрлалууд байдаг. Та йог хийдгүү ч гэсэн яг зүрхүүн хүрдийг нээдэг йогийн байрлалуудыг авч байвал зүрхэн хүрд их сайхан нээгддгээ. Тэр байрлалуудыг ч гэсэн Instagram хуудсандаа зургаар оруулчнаа манайха. 5 дугаар сүүдрийн талаа олоод нээж илрүүлж чадсан бол үүнийг хэрхэн эдгэх талаар ярив. Сүүдрээ эдгэх тал дээр бол 5 үндсэн алхмыг судалж ойлгож мэдлээ. Энийг бол яг амьдралын туршлагаараа бол мэдсэн. Гэхдээ яг ингээд YouTube-ээс тэ мундаг одоо сүнслэг хүмүүсийн бичлэгийг үзэж байгаад олж авч мэдлээ. За гол зорилго нь болохоор integration хийх буюу нэгтгэх хэрэгтэй. Өөрөөсөө татгалцсан хэсгээ гэрэл авчираад эдгэх хэрэгтэй. Гэрэл гэдэг нь юу юм? Мэдлэг шүү дээ. Тэ? Тэгэхээр түүнийг таньж мэдэх хэрэгтэй. Гэрэл гэдэг бол үнэн мэдлэг байдаг. Танайд мэдээд авцсан сүүдэрт байсан тэр нэгэн өөрийнхөө хэсгийг гэрэлд авчрах гэдэг нь болохоор яг түүнийг мэдлэг мэдээллээрээ нээж илрүүлээ гэсэн. Үүнээс өөр эн чинь илүү юу ч биш. Нэг тийм ямар нэгэн зүйл хийх юм шиг, ном уншуулах юм шиг тийм зүйл биш. Үүнийг таньж мэдэх байхгүй юу манайха. Гэрэлд авчирна гэдэг чинь мэдлэгийнхэн доор авчраа гэсэн үг. Мэдээ гэсэн үг яг тэрээга. Тэгэнгүүт одоо яг сүүдрээ эдгэх дээр 5 алхам байна. Нэгдүгээр сүүдрээ шүүмжил зэмлэхгүй байх. Сүүдрээ харангуйтай би үнэхээр атаархдаг юм бэ шүү гэд өөрийгөө шүүмжлэх хэрэггүй. Тий. Яагаад вэ гэхээр энэ муу зүйл биш байхгүй юу? Бид нэр чинь зүгээр л эн чинь нэг амьтанд байдаг л зүйл. Бүгдээрээ атаархдаг, бүх хүний уур хүрдэг. Энийг зүгээр үүнийгээ сайн таньж мэддэг, үүнээр өдөртүүлдэггүй хүмүүс л гэж байгаа. Тэрнээс энэ бол зүгээр л амьтан бүхэнд илэрдэг л зан чанар. За хоёрдугаарт сүүдрээ ажигл хүлээн зөвшөөр хайрл. Зүгээр л ажиглана. Би ингэж мэдэрч байна. Би муу хүн гэсэн үг биш шүү дээ ингэж мэдэрч байгаа нь. Одоо за гуниглж ивэл зүгээр л гуниглана. Тэр сүүдрийн талаа олж харж ивэл айж гинөө. Айж байгаагаа зүгээр л ажигланаа гэсэн. Бүр нөгөө өмнөх амьдралдаа ямархуу травматай хүн юм болоо гэдгээ мэдхийг хүсч ивэл ховс гэж байдаг. Ховсоор үүнийг мэдэж болно. Мөн гүн бясалгалд ороод зүгээр л өөрөө өөртөө суун шүү дээ. Бясалгалынхаа сайхан аяыг тавиад энэ өмнөх амьдралын траума руугаа мэдэх өмнөх амьдрал руугаа буцах энэ төр гэд янз бүрийн гайдад буюу хөтөчтэй бясалгалууд байдаг. Үүнийг сонсч болно. За эсвэл миний нөгөө дандаа зөвлөдөг арга буюу higher self-ээс шүн асуугаад унтаж болно. Тэгэхээр л нэг зүүд нойроор юм уу одоо өдөрт тохиолдох үйл явдал бусад хүмүүсээр дамжуулж хэлнэ. Ухаан санаа бодолд гинтхэн орж ирдэг. Тэгээд яагаад энэ сүүдэр надтай байгааг ойлгох хэрэгтэй. Энэ сүүдэр байснараа энэ миний амьдралд ямар тустай юм бол эсвэл намайг юу даван гарахыг сануулж байгаа юм болоо гэдгийг ойлгох хэрэгтэй. За бид нар одоо ингээд сүнс байгаад энэ амьдралаа төрөхдөө энэ амьдралынхан бүр травмануудыг сонгодог гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар ч одоо багтаа шархалсан тэр шархнуудаа өөрсдөө сонгосон гэсэн үг. Дараа нь шархыг танин мэдж үүнийг тэр айцыг даван гарснараа тэр комфорт зоноос гарснараа илүү бүр өмнө байснаасаа хэд дахин хүчирхэг гэрэлтсэн тэр хүн болох тий сүнсэндээ гэрэл нэмхийн тулд зарим нэг траума, зарим нэг кондишн гэж ярьдаг зүйлсээ сонгодог тий одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс зөндөө байгаа тий ингээл явж байгаа л өвчин зовлонд нэрвэгцэн хүмүүс байгаа тэднийг өөрсдөө сонгодог гэж байгаа. Хэрв та түүнийг даван туулаад гарах юм бол маш тод гэрэлтсэн од олноо л гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд дөрөвдүгээрт нь бол хүүхэд насаа эргэн харах хэрэгтэй. Намайг ямар байхад хүмүүс дургу байсан бэ? Миний ямар зан чанарыг дарагдуулдаг байсан бэ гэж асуух хэрэгтэй. Мөн ээж аав юуг надад зөвшөөрдөггүй байсан бэ гэдгийг эргэцүүлэх хэрэгтэй. Жишээлбэл би сүүлд нэг Soul Sister дээр story ямар ч байсан гэрээ цэвэрлэхээсээ те гэр орноосоо илүү өөрийгөө тавьж сурсандаа маш их баяртай байна. Би одоо гэр ямар ч муухай байсан эхлээд йога хийдгээ гэд. Гэр жоохон эмх цэгцгүү замраагүй байхад бүр ингээ үнэхээр тухгүй болдог байхгүй би бүр тийм байсан. Тухгуураад юм хийж чадахгүй те. За ямартай ч эхлээд гэрээ цэвэрлчээд одоо энэ нэг ажиллаа хийдаа. За ямар тач гэрээ цэвэрлчээд йога тасгалаа хийдаа гэж ингэж дандаа өөрийгөө хоошин тавьдаг байсан. Гэвч яг энэ юутай холбоотой юм бэ гэсэн чинь нөгөө дээр үед хүмүүс чинь маш юм цэвэрч байсан. Аргачгүй одоо гадуур айгүй их бохор хог могтой байдаг гэсэн тэгэл орж ирэл заавал гэрээхээ хувцас өмстэй гэрээ заавал цэвэрл өглөө сэрэл ерөөсө гэрээ цэвэрл гэл нэг тийм зүйлийн доор байдаг гэсэн. Тэндээс суусан програм одоо гэр муухай байхадаа хин нэг орж ирэл загнах юм шиг. За гэрээ цэвэрлэхгүй зүгээр ингээд буудан дээр амрахтай гим хийсэн юм шиг яг сэтгэл тэгж мэдрэгдээдсэн. Тэг би ингээд амьдралаа ингээд анзаараад чи
Өөрөөсөө бараг өглөөнөөс орой хүртэл ингээл гэрээхэн юм эмхцэгцлээл эн чинь бол одоо ерөөсөө хизээш дуустгүй ажиж гэрээ ажил гэдэг чинь. Тэгээ яваадсан байгаа байхгүй юу. Яг үнэндээ би өөртөө ингээд цагаа зарцуулаад өөрийнхөө юмыг бас хийх ёстой шүү дээ. Йога хийх ч юм уу. Тэгэл хамгийн төгсөлд нь за орой нөгөө ажил төрлөө хий те энэ гой зүйлсээ сонсъё үзье гэхээр ядарсан байдаг өдөржингөө гэрээ цэвэрлээд өдөрт ногцын энерги тэр зүйлд зарцуулсан. Тэгээ намайг одоо манай гэр маш мундаг гой цэвэрхэн байна, шал цэвэрхэн байна гэд хинч надаа медаль өгсөнгөө. Тэгэхээр энэ бас ингээд нэг юм буруу итгэл өнөөшил нэг буруу зүйлтэй холбоотой байна гэдгийг ажигласан. Тэгээд хамгийн эхлээд бол өглөө босоод йога хийдэг. Яг одоохондоо надад хөдөлгөөн хамгийн чухал байгаа учраас эрч хүчтэй байгаа дээр үүнийг эхлээд ганцхан цагийг өөртөө зарцуулаад хийждгээ. За тэгээд араас нь гэр орноо цэвэрлэхэд бол би бүр үнэхээр жаргалтай. Маш хурдан цэвэрлждэг. Тийм учраас үүнийг ингээд анзаарах хэрэгтэй. Иймэрхүү л нэг жижиг сажиг юм чинь л одоо хүний амьдралын бас их цагийг үрж одоо бүрэн дүүрэн амьдралахаас хойш татаад байгаа шүү дээ. За 5 дугаарт нь болохоор айц гэдэг зүйлээ задлж үзэх хэрэгтэй. Хэрэг би айгаагүй бол юу хийх байсан бэ гэдэг асуултыг асуух хэрэгтэй. За хэрэг олонний өмнө илтгэл тавихаас айдаггүй, танд тухгүй санагдуулдаг хүмүүстэй уулзахаас айдаггүй байсан бол боломжуудыг ашиглаж чадсан бол ямар дарагдсан авьяас зориг хүсэл илрэх байсан бол ямар олон боломж руу орох байсан бол гэд айцыг бүр ингээд маш сайн задлаад үзэх хэрэгтэй. Яг үнэндээ ингээд задлаад бодоод хахад бол бид нэр зөвхөн бодолтой төөрсөн байдаг. Хамгийн төгсгөлд нь бол үйлдэл гэдэг хамгийн чухал. Яг үнэндээ бид нарыг хамгийн айлгадаг зүйл бол энэ бодол байдаг. Бодолтой л 81 юм одоо бодоол яг хиймээр байгаа зүйлээ эхлүүлж чаддаггүй. Яг үндэ хийгээд эхлэхээр маш амархан зүйл байдаг. Өөрийгөө бүр ямар авьяас чадвартай юм бэ гэдгийг биднэрт гайхдаг штеп. Ямар хурдан дуусгачих байсан юм бэ гэдгээ гайхтаа. Манайхан subscribe товчоод дараарай. За төгсгөлд нь хэлэхэд бол сүүдрийн ажил бол та өөрийгөө шийтгэх биш, өөрийгөө чөлөөлөх алхам юм шүү. Энэ сүүдрийн талыг гэрэл тавьчирснараа л сүүдэр багсах. Тэр гэрэл бол бидний ерөөсөө мэдлэг, үнэн мэдлэг буюу тэр сүнслэг оршихугаас ирдэг мөн таны логик ухаанаараа сонсч мэдэж байгаа эдгээр зүйлсээ амьдралдаа хэрэгжүүлэх түүгээрээ бид нар яг үнэн мэдлэг гэдэг зүйлийг олж авч идэг. Тэр үнэн мэдлэг бол нэрийн гэрэл гэсэн үг. За тэр гэрэл таны сүүдэрт гэрэл тусгаад тэр сүүдэр дотор юу байсныг мэднэ. Хүлээн зөвшөөрөөгүй бүхнээ гэрэл тавьчих нь одоо таны хүч, таны авьяас, таны эрх чөлөө жинхнээсээ эрх чөлөөтэй байна гэдэг нь юу юм бэ гэдгийг бид нэр ойлгох болно. Мөн өөрийнхөө үнцийг өөрийгөө яагаад хайрлах хэрэгтэй байснаа ойлгодгоо гэсэн. Тэгэхээр сүүдрийн талаа бид нэр хайрлая. Учир нь тэр таны нэг хэсгээ. Таны бодит амьдрал бол зүгээр л ерөөсөө л дотоод ертөнцийн чинь тусгал, дотоод ертөнцийн тусгалыг тэр чигээр нь харуулж байгаа болохгүй бүтггүй ажил төрөл хэрвээ байгаад байгаа бол гадаад ертөнц гэдэг чинь зүгээр тол таны нүүрэн дээр одоо нэг бохир шороо наалцсан байвал толийг очиод арчихгүй шүү дээ. Нүүрээ арчих хэрэгтэй. Тэгэхээр бид нэр тотгошоогоо өнгөж дотроос өөрийнхөө бие заснараа энэ гадаа болоод байгаа гадаа ингээд шийдэгдэхгүй хэцүү таныг заваагаад байгаа асуудлууд өөрөө аяндаа арилах юм аа. Энэ гадааны асуудлууд бол ерөөсөө л таны доторчлыг чинь тусгал юм аа гэж хэлж байгаа. За хамт байсанд маш их баярлалаа. Soul Sister 11-11 Instagram хуудасаа дагаараа манайхаа баярлалаа. Баяртай.